Beverly Hills ирсэн байна. Beverly Hills маань тэгээд plain спортын хувийн дэлгүүр энэ туслах маань өдрөө ингээд цалгаад одоо plain спортын миний урд нь авчихсан хотол 50% бэлтэй байна гэж бодож байна. За тэгээд энэ хурж ирээд хотол сонирхоод пүүз хэрэгтэй учраас бахтай явж байна. За одоо Beverly Hills юм болохоор энэгээр Apple-тэй тэгээд такси Dolce Gabbana байна. Dolce Gabbana LV байна. Vuitton байна. Vuitton руу буцаад аваад Vuitton чинь сколько чи юм уу? Миний хувийн туслах ишиг энэ энэ Balenciaga энэ даа. Ишиг нууж ирчээд ингээд дуудаад байгаа байхгүй. Burberry. Okay. Hi, how are you? I love it. Sunshine. Hi, Monique. Welcome. Sure. Football and very unique. You're 175 now. Yeah. За энэ ингээд намайг дууссан. Энэ юм байна тий. Remember I need the for me. Энэ намайг дуудаад ийм хөтлнүүдийг ингээд Pink. yes. За ингээд энэ дээрээс нөгөө нэг гэхдээ тал байхгүй шиг байна. Энэ пүүз бол энэ I like this. Энэ зүгээр. За энэ бол хөөх юм байна. Гэтэ энэ би арай жижигхэн байна. Би ийм учраас цагааны хахад үзээ. Цагааны үзэхээр. За одоо ингээд энэ ийм байна. Ийм байна. Энийг нь өсөд үзээд та. За одоо энэ болохоор энийг юм аргалж байгаа. Энэ гоё. That looks pretty. За ийм шифр. За ингээд нөгөө саяныхаа пүүзийг бол авчлаа. Тэгээд хэмжсэн байсан гэхдээ хөөхөн пүүзсэн. Тэгээд хөөхөн модас. Шинэ plain sport-тэй пүүз. Чагаад үзлээ. Beach with the fire. Noon yonder Солонгос Koreatown-ы 6 хөвөлшөр дээр байгаа. Солонгос. Яа. Холнод хол. Тэгээд нөгөө нэг энэ Beach kimчинүүд нь бол Dagbook. Yeah.
Koreatown гэж ийм газар байна да. Koreatown Koreatown ч нэстэ гайхалтай газар л да. Яагаад вэ гэхээр Koreatowнд одоо маш олон монголчууд амьдардаг алдартай. За энэ Koreatown би ч бас амьдарч илаа. Тэгээд миний одоо амьдарч исэн үе бол нэлээд дээр үед амьдарч исэн учраас Koreatown-ыг одоо бүр хаана ямар одоо газар байна гэдгийг нэг бүрчлэн мэддэг. Тэгээ анх ирчээд би Koreatown-д ирчээд энэ одоо ямар сонин газар вэ? Гайхажсэн. Яг тэгэхээр бүх бичиг нь солонгос хэлээр. Тэгсэн мэтлээ нэг жоохон солонгосын бодол жоохон замбраагүй маягийн. Тэгээд ингээд нэг удаа ингээд Koreatown-д явж исэн чинь ингээд гайхацсан явж исэн чинь нэх олон хүүхдээ төрчихсэн хүмүүс ингээд айгүй олон хүүхэд байгуулсан яагаад тэгээ би гайхаад энэ одоо хүүхдийг хардаг асрагч юм болов гэд ингээд боттол асуудал үгүй энэ асрагчийн хүүхдүүдээ төрөө явж байгаа энэ одоо тийм үстэй байна гэдэг. Вау гэдэг бодчихлоо. За тэгээ Koreatown-тай холбоотой маш олон зүйлүүд байгаа. Мэдээж анх ирэхэд бол Koreatown тийм нэлээд юу юм шиг санагддаг байсан. Хүн амттай хуучин байдлаа гомдтой. Гэтэ дотор нь амьдраад ирэхээр бас их өөр юм. Энд маань маш олон одоо уугуул сугуул монголчууд маань ер нь ойрхон сурагчид. Ер нь бол залуучуудын амьдрал тийм үү. Одоо уугуул хүмүүсийн амьдрал Koreatown-аас ахуулаад амьдарч байгаа сургууль сураад ажил дурт ороод дээшээ өөр хотуудаар ингээм амьдраа явдаг байгаа. Солонгосчууд бол ярихтаа Koreatown-ыг маань ер нь бизнес хийхэд хамгийн тохиромжтой газар гэж хэлдэг. Тийм ч учраас солонгосчууд маань эндээ ингээд маш хэмжээний одоо бизнесүүдэд нээсэн байдаг. За тэгэл имлэг, хоолны газрууд тэгэл дэлгүүр хоршоо ер нь юу л вэ бүгд одоо Koreatown-д төвлөрсөн байдаг. Ингээд нэг гайхалтай юм хэлэхэд Koreatown-ы тэр юу хоолууд нь бол амттай байдаг. Яа тэгэхээр яг одоо солонгосууд маань уугуул суугуул нутгийн иргэд маань өөрснөө ингээд хоолоо хийдэг учраас солонгос хоол амттай хоол хаанаас олно? Koreatown-аас олно. За энд нөгөө Google одоо нөгөө Waymo гэдэг машин чинь байна. Энэ машин маань одоо жолоочгүй такси хэд явж байгаа харагдана. Хадагдлаа. Тэгээ одоо энд ирэх гээд юм ингээ аваарах хасаацсан ингээ зогсоод байж байна. Тэгж байгаа яваад төгсөн. За тэгээд үргэлжлүүлээд ярихад энэ Koreatown-ы тэр бүтээн байгуулалт бол их байхгүй байгаа. Гисэн хэдий ч Koreatown-д маань олон одоо хүмүүс бизнес хийж ажил амьдралаа залгуулдаг учраас ингээд хүн ам ихтэй. Тэгээ энэ дотроо монголчууд байна. Одоо төлхөө амьдардаг энэ газараа монголчууд ажил амьдралынхаа гараад эндээс хэлдэг. За тэгээд юу монголчуудын арга хэмжээ зохиомжтой. Ер нь бол энэ сайн Koreatown-д одоо зохиомжтой. Сайн нэг газар өнгөрлөө ресторан гэдэг миний ресторан юм зардаг миний таньдаг хүн байгаа. За ингээд цаашаа харах юм бол нөгөө урагшаага евро хотны зам руугаа орсон байна. Даунтаун Лос Анжелес харагдчихээн. Тэгээд хажуугаар нь одоо нэг хаусууд байна. Ингээд дээшээгээ яваад Koreatown-аас одоо энэ хурдны замаараа 110, 101 гэд ингээд салаалаа явдаг байгаа. Тэгээд ер нь бол мачтай буянтай газар байгаа. Гэхдээ зам нь бол одоо ингээд дэвдэрч хагарсан хിവэрэ байна. Гисэн хэдий ч одоо тэгээд монголчууд маань ингээд энэ Koreatown-д найрсаг амьдраад мэдээж бид нар солонгосуудтайгаа хөл нийлүүлэн ингээд амьдраад алхаа явж байгаа. Тэгээд хэрвээ та